Тэгээ би яг зүгээр энэ асуудлыг бол зарчмын хувьд дэмжиж байгаа. Хууль зүйн байнгын орон дээр бас хэлсэн нэг зүйл өгнө ах уу. Шүүхийн төрөлжтөр өгнө бас B2B буюу энэ арилжааны шүүхийг байгуулах асуудал бас их чухал байгаа. Тэгээ яг гэр бүлийн шүүхээс эхэлж байна. Үүнийг одоо бас дагалдуулаад цаашдаа энэ шүүхийг төрөлжүүлэхэд бол бас засгийн газар бас шүүх эрх мэдлийн байгууллагатай харилцан ажлын уялдаа хангаж бас яваасаа гэж нэгдүгээр зарчмыг хэлж байгаа. Хоёрдугаарт яг зүгээр энэ гэр бүл хүүхдийн шүүхэд ажиллах шүүгч нарт бас ердийн буюу бусад шүүхүүдэд ажиллаж байгаа шүүгчдээс тавигдах шаардлагуудыг бусад оронд бол нэмж тавьж өгдөө. Тухайлбал өөрөө гэр бүл зохиосон байх. За дээрэс нь шүүгчээр ажиллаж байгаа хүн бүр үр хүүхдтэй байх буюу тэр энэ гэр бүлийн харилцаанд болдог энэ процесс гэдэг юм уу энэ одоо мэдрэмжийг өөрөө мэдэрсэн одоо яг одоо аав хүн ээж хүн байхыг заашгүй шаарддаг. Тэгэхээр энэ зүйлүүдийг өгнө энэ процессын үйл дээр бас тодруулж өгвөл их зөв байсан. Түүнээс биш гэр бүл зохиогоогүй ийм хүмүүс өнөөдөр шүүхийн сонгол шалралт орцсон явж байгаа байхгүй туслахуд байсан энэ төр гэдэг. Тэгэхээр эднэр бол гэр бүлийн хэргийг шийдэж чадахгүй. Тийм учраас би энэ дээрээ бас анхаарах ёстой. Цаашдаа энэ процессын хууль нь батлагдаагүй байж хахад энэ гэр бүл хүүхдийн шүүхэд одоо ажиллах хүмүүсүүдээ сонгол шалралтыг хийгээд байгааг би бас ойлгохгүй байна. Тэгэхээр энийг одоо бас анхаараач гэж. За дээрэс нь яг энэ санал дүгнэлтэд бас ороод байгаа. Энэ нарийн мэрэгжлийн том мэдрэмж шаардсан энэ ажил дээр заавал одоо шүүгчийн туслахаар эрхцүүч хүн байх тухай биш, хуульч хүн байх тухай биш. Илүү их одоо нийгмийн ажилтан, социологч мэрэгжлийг магадгүй эрхцүүчтэй авсарсан. За ер нь социологч нийгмийн ажилтнууд шүүгч дундын туслах хийх ёстой. Одоо энэ хүүхдтэй яаж харьцахаас эхлээд асуулгад шүүгчээс тавих асуулт энэ төр дээр их нарийн мэдрэмжтэй асуухгүй бол эргээд ядаг хүүхдүүд бас хувь заяага шийдэх энэ асуудал дээр бас яг одоо тэр хуулийн шүүхийн үрэн дотор ороод бас айж балмагдах ч байт юм уу ийм юмнаас болоод бас сэтгэл зүйн юмд ордог. Тэгэхээр энэ чиглэлдээ бид нар бас хандлага өөрчлөөд энэ шүүх эрх мэдлийн байгуул заавал нэг эрхцүүч юм уу хуульч хүмүүс ажиллах тухай биш. Яг нарийн мэрэгсэн социологчдыг, сэтгэл зүйчдийг, нийгмийн ажилтныг ажилуулах асуудал дээр бас энэ хуулиудаараа бас нээж өгөх ёстой маа. Ингэж бид нар яг энэ нарийн мэдрэмжтэй энэ шүүхийг бас ажилуулахад бас одоо бас хийж чадна гэж үзэж байгаа. За тэгээд бас олон гишүүд маань асуугаад байсан. Энэ ялангуяа одоо гэр бүл хүүхдтэй холбоотой шүүхийн шийдвэр тэр дундаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах энэ хангалтгүй байгаа гэдэг. Тэгэхээр энэ хууль дээр бас энэ тогтолцоодын хувьд дөрөн ямар өөрчлөлтүүдийг энэ гэр бүл хүүхдийн шүүхээс гарч байгаа шийдвэрийг биелүүлэхэд бас анхаарахаар байж байгаа вэ? Шийдвэр гүйцэтгэгч маань одоо тогтолцооны хувьд энийг дагаад өөрчлөлт орох уу? Эсвэл засгийн газрынхаа дэргэд л одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэд ажиллаад байх юм уу? Эсвэл энэ шүүхийг дагсан шийдвэр гүйцэтгэлийн асуудал бүр салгаад ирэх шүүх эрх мэдлийн байгууллагад нь өгүүл яад юм бэ? Ийм концепц энтрийг судалсан зүйл байна уу? Өөрөөлөх юм бол хэрэг маргааныг үүсгэснээсээ эхлээд гарсан шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаанд яг энэ шүүхт нь бас энэ асуудал боломжийг олгуул яасан бэ гэдэг зүйлийг бас миний хувьд тавиад байгаа маа. Тэгээд энэ шүүхийн төрөлжүүлэлтийн энэ асуудал дээр цаашдаа бас анхаарал хандлага өөрчлөлт хийж байгаа. Заавал одоо шүүгчийн туслахаар хуульч эрхцүүч биш. Бусад салбарын мэрэгжлийн нарийн мэрэгжлийн хүмүүсийг ажилуулъя гэж байгаа. Тэгэхээр энэ зүйлүүд дээр бас одоо ажлын хэсгээс одоо буюу энэ засгийн газар өргөн барьсан одоо талаас ямар байр суурьтай байгаа вэ бас тодруулж хэлж өгөөч гэж хүсэж байгаа. Бямцог сайд хариулна. Тэгэхээр бид нар 2019 он үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн бас нэг гол заалт бол шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус ажиллах нөхцөлийг бас хуулиар бүрдүүлнэ гэж одоо үндсэн хуулинд оруулсан. За энэ хүрээндээ бид нар бас 2021 онд шүүхийн багц хуулийг баталж шүүхийн одоо багц хуультай холбоотойгоор хууль бас тодорхой дагнсан шүүх байгуулж болохоор заасан байгаа. Энэ дагнсан шүүх байгуулж болохоор заасан заалтын хүрээнд гэр бүлийн шүүхийн асуудлыг оруулж ирж байгаа юм аа. Гэр бүлийн одоо хэрэг маргаан шийдвэрлэх. Яагаад энэ шүүх бас орж ирж байгаа юм бэ гэхээр энэ шүүхтэр одоо иргэний хэргийн шугамар одоо шийдэгдэж байгаа хэрэгүүд дээр бас дийлэнх хувийг нь одоо гэр бүлийн маргаантай, гэр бүл салалтаа за одоо үр хүүхдтэй одоо сасран хамгаалах, тэтгэмж олгох гэд иймэрхүү асуудалтай холбоотой хэрэгүүд шийдэгддэм байна лээ. Тийм болохоор бас энэ Монгол улсын үндсэн хуулийн заасан гэр бүл их нялхас хүүхдийн одоо ашиг сонирхлыг төр хамгаална гэж үндсэн хуулийн заалт байгаа.
энэ үндсэн хуулийн заалтыг бас одоо илүү хэрэгжүүлэх ёстой. Энэ гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. Өнөөдөр бас шинжилж найруулж байгаа. Үүнтэйгээ холбогдуулаад энэ бас нийгмийн хөгжил, өнөөдрийн бас нийгмийн тулгамдсан хамгийн одоо бас анхаарал татсан тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ одоо гэр бүл хүүхдийн асуудал, ээж одоо хүүхдийн асуудал. Энийг шийдэхэд одоо бас гэр бүлийн шүүх байгуулж, энэ дагнсан шүүхээр энэ асуудлыг одоо хурдан шуурхаа шийдвэрлэж явах нь зөв юм байна гэдэг үүднээс энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. За шүүхийн ерхий зөвлөлөөс одоо ирүүлсэн шинжилсэн мэдээллээс ингээд аваад үзэхээр гэр бүлийн хуулиар шийдэгдсэн одоо иргэний хэргийн 4 жилийн дундаж нийт иргэний хэргийн тийм үү 10 гаруй хувь нь одоо гэр бүлийн маргаантай холбоотой асуудал байгаа. Түрүү хэлснөө гэр бүл салалттай холбоотой сүүлийн жилүүд байнга одоо гэр бүл 22 онд 25% салж байсан, 23 онд 27%, 24 онд 31% одоо салж байсан. За салахаар арталт нь одоо нэг хүүхдүүдийн эрх ашиг илүү их хохирдог, хүүхдийн тэтгэмж олгогддог. Ийм асуудлууд үүсдэг. За эвлэрүүлэн зуучлах одоо асуудлыг бас хэрэгжүүлдэг байгууллага бүтц байгаа. Энэ одоо эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны үндсэндээ бол 90% нь одоо амжилтгүй болж байгаа. Дахиад одоо нөгөө эцэст нь дахиад нөгөө ээж хүүхдүүд хохирдог. Иймэрхүү одоо бас бодиттой асуудлууд байгаад байгаа учраас энэ дагнсан шүүхтэй болъё. Энэ нь одоо мэрэгсэн одоо гэр бүл хүүхдтэй холбоотой бүх асуудлуудыг одоо нэгтгэхэд шийддэг байя. Гэр бүлийн салалтын асуудал, гэр бүл цуцлалтын асуудал, хөрөнгийн маргааны асуудал, за хүүхдийн тэтгэмж, хүүхдийг хохироохгүй байх гэх мэт одоо энэ асуудлууд бүгд Пемцог дарга нэмэлтний минут. тэг гэр бүлийн одоо хүүхдийн хүчирхийл, гэр бүлийн хүчирхийл гэдэг энэ бүгдийг одоо нийлүүлээд дагнсан энэ гэр бүлийн харилцаатай, хүүхдийн харилцаатай холбоотой бүх асуудлыг дагнж шийддэг байх юм шүүхтэй байх нь одоо зөв юм байна. Сая сайн зэрэг гишүүний одоо хэлж байгаа эдгээр одоо ийм асуудлуудыг шийдэхэд өөрөө их эцэг байх, өөрөө бас тийм эцэгхийн одоо хайр халамжинд бас өссөн байх, энэ гэр бүлийн эцэг байхын, аав байхын, ээж байхын жаргал зовлон бас одоо тэр сайхан аз жаргалыг мэдэрдэг хүн бол илүү одоо энд бас илүү ажиллах ёстой гэдэг таны саналтай бол санал одоо байр суурь нэг байна. Тэгэхээр шүүх байгуулах тухай хуулийг хилцэсгэн шийдээд хилцүүлгийн явцад одоо бас өшөө сайжруулах одоо зүйл заалт байх юм бол сайжруулад одоо саяны таны хэлж байгаа саналуудыг тусгаад явах боломжтой гэж одоо харж байна. Даваа самбуугийн гаммаа гişүү байхгүй байна. Аюуши ариун зай гişүү. Үг хэлэх юм уу? Асуулт асуунаа. Сайд нар орж ирсэн байгаа юм чи асуулт асуултгүй яах вэ?